сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болоо эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Нэр хэн блэ? Пүрэг дав орж иржээ. Дараагийн хүүхэд? Буянбат орж ирсэн байна. Дараагийн хүүхэд? Тэнүүн орж иржээ. Дараагийн хүүхэд? Мөнгөчин орж ирж. Дараагийн хүүхэд? Содон сургуулийн ангаа багшигаа сайхан танилцуулдаа бүтнээр нь. За намайг Содон гэдэг. Би 14-р сургуульд сурдаг. Би 2-5 анги сурдаг. Би 7 настай. Багш нь ингэдэг. Солонгоо гэдэг. Солонгоо багштай 2-ын Д ангийнхан 14-р сургуулиас орж ирсэн байна. Дараагийн хүүхэд нэр нь хэн бэ? Буян сайхан. За өнөөдөр нэг хөгжилтэй хөөрхөн амтныг сурнаа. Сүүлийн үед бид нар чинь амтд их зурж байгаа тийм ээ. Тий. За. Яг ийм бүтгэл нүд зурах гэдэг бай. Энэ нүдэн том бол их хөөрхөн харагддаг ийм амтан байхгүй юу? Тийм учраас ойролцоо ийм хоёр томоо 100 дугуй дүрсийг ингэ сурч. За, алмастрадаа соглаад аль болохоор том хийгээрэй заяа. Энэ дүр маань их хөөрхөн болж харагдана. Багш нь нүднийх нь хэмжээг нь хараад. Сайхан. Яг наадахтайгаа адилхан дугуй хийгээрэй. За болцоо. Би жоохон жижигхэн дурчлаа. За ингээд цааш явах уу? За энэ дээгүүр ийм номон зураас ингээ хийч. Давхарлаад ийм номон зураас хийчих нь шүү дээ. Тэгэнгүүтээ энийг ингээ хооронд нь олбочтой. За энэ нэг сүрхий дүрлэгэр нүд гарч ирж байна тийм ээ. За энэ хацар биш дээ. Энийг ингэж бомбойлгож оргож ирэл их гоё болно шүү. Ийшиг ингэж орж ирээрэй. Түрүүний хичээл дээр нэг мэлхий хийж байсан та. Яг тэрэлтэй их төстэй. Энэ үзүүр нь ингэж явж байгаад ингэж ороод ирэл их гоё болно. За тэр багш нь хэлээгүй мөөгийн хэлбэр дунд их олон амьтад үүсдэг юм аа, зурж болдго маа гэж. За ингэж орхичээ. Тэнгүүтээ хэдүүлээ нүдэн тодцохноо. Нүдний яг гол хэсэгт нүднээсээ жижигхэн юм дугуй 100 дугуй дүрс авчихна. За эннийхээ голд дахиад нэг дугуй үсгэнэ. Тэгээд энэ хоорондох зайгаа голдоо цагаан үлдээгээд яг уу будчих нь шүү дээ. Гэхдээ эн чинь тэгээд нөгөө үсгчин зураг гэдэг чинь харагдаад байна шүү дээ. Нөгөө үсг чинь гараад ирж байгаа юм шиг тийм ээ. Тэг гэсэн тооч зураад байгаа юм шиг. Тэгэхээр тоо үсэг бүгд зураг байх нь шүү дээ. За ингээд нэг дүрдээс нүд та нар руу хараад эхэлж гин үү? Наад зурагч нь бас та нар руу харж байгаа. Энийг тойруулаад бас дахиад нэг юм 100 дугуй дүрсийг энтэйгээ хоёр ижил дүрсийг ингээд тавьчихна. За ийм сүрлэг юу байх нь шүү. Энэ яг мэлхий зурсантай бол яг адилхан. Гэхдээ энэ бол мэлхий биш. Ам нь энэ имсгэлж гэнэ үү? Инээ гэдэг гоц. Тийм байна. Та нар шанаагаан их гоё гаргаж ирсэн бол их гоё харагдаж байгаа шүү. Ам нь тэр байж байна. Энд нэг юм энэ ч одоо үлэг гөрвлийн одоо төрлийн лантан болох гэдэг юм шүү тийм ээ. Тэгж харагдаад байдаг. Гомон сайхан шүү. За гоё. Ингэж гоё сүрлэг зурх тусмаа их гоё байгаа шүү дээ. За энэ хэдүүлээ биш дээ. Ийм хэлбэр гаргаж ирээрэй. Тэгээд хөл нь ингээд урагшаага халуун наранд ингээд зогсцсон. Ингэж нэг холбочлох юм байна. Тийм ээ. Тэгээ эндээс нэг хөл гарч ирээд энд ингэж холбох юм. Ингэж холбох нь шүү дээ. За одоо нэг үлэг гэрүүл шиг гэдээсэн чимээс яг төстэй гарч ир шүү. Халуун наранд хөл нь халддаг юм яадаг нэг говьд
Тэгээ нэг хөлөө ингээд идэв шүү дээ. Хоёр хөлөө. Ээлжиж ингээд сарвганаад. За энэ дүрсүүд их гоё гарч ирнэ. Энэ. За та нар энэ сүүлийг л их гоё амьдруулаарай. Ингэж мушгирч орж ирээл. Энэ шиг бүдүүрэл ингээд ороод ирж байгаа. За нөгөө хонин гөрүүл, могойн гөрүүл энтергээ говьд байдаг. Та нар бол номноос, зургатаас үзсэн байж болно, амьдаар нь харсан байж болно. Өө сайхан. За тэгээ сүүлийг их сүртэй гаргаж ирэх тусмал гоё болно шүү дээ. Хон урт гэсэн үг тийм ээ. Сүүлийн дэшиг. Шүү яв. Ай. Сайхан. За ийм нэг хөөрхөн амтныг л одоо гаргаад ирж байгаа юм да. Манай говийн хүүхдүүд их үздэг байгаа. Энэ амтныг бол одоо их сайхан мэднэ. За одоо хамгийн гол нь шүү дээ. Нүдэн тодруулахын тулд хэдүүлээв шүү дээ. Нүдэн их гоё тод өгч юугаар хүй. Оо ийм. Та нарын нүдэн ингээ бодоод эхэлдэ. Оо. Гялалцаад наашаа гараад ирнэ шүү дээ. За та нарт биерэн палмастер байгаа. Биерэн палмастраараа энэ зөөлх ийм ингэж ирэх маягтай. Жигдэх ингээ дахиад зөөлхөн дараа бодчих. Энийг юу чанга дарах юм баг. За тэгээ та нарт бас ногоон өнгө байгаа. Ахвал би яг л зурч. Энэ өнгөөрөө ерөнхий толгойнхны энэ хэсэг биш үү? Энийг ингээ дэлээд ингээ бодчих. За тэгээ энийхээ будсныхаа дараа хэдүүлээ буданга авьяасаа үзүүлэн та нар дуу шүлгээ бэлдээл бодоод байж байгаа. За ингээд гараад ирж гин үү? Ирж гин. Үлдээ нөгөө. Тийм ээ. Тэгээ эн чи бас нэг алгалууч хийх гэдэг байна шүү дээ. Өнгө алгалууч. Энэ хүзүү хавьд нь бас нэг тэлэн тод нөгөө. За ингэж ирэнгүүтээ. Энийн хацрын хэлбэрийг энэ дээр нэг хөөрхөн гаргаад ир. Ногоонороо. Инээж байгаа хэсэг нь байна шүү дээ. Чи амтэн бас инээж болно? Болно. За амийг нь болохдоор яах вэ гэхээр жаахан тод хийж чинь. Оо. Ингээ ангаж идэв. Энд чи бас хөөрхөн ууртай. Өөдөөс ангаагаад ялангуяа тэр нөгөө могоон гөрүүл чинь өөдөөс ангалцаад дайраад идэв шүү дээ. Би ч бол хамгийн муухай зурж байна дөө. За ингээ бодоод ирэхлээр яах вэ? Оо нөгөө. Могоон гөрүүл гэхлээр судалтай шарга. Хонин гөрүүл гэхлээр ирээн тийм бэлтээ. Тэгээ бид л яг ингээ зохиочж байна тийм ээ. Өнгийг өөрөөр зохиогоод гэдсийн яг ингээл жигд сайхан бодчихно шүү дээ. Багш нь бодож байна л да. Энэ юуг нараа нэг өөр өнгөөр хийвэл энэ сарваа энэ хөл хэсгийг энэ өнгөөр хийвэл арай нэг зураг зурна гэдэг чинь шүү дээ. Толгой өөртөө төсөөлж ингэж бодож зурдаг. За одоо энэ дээр чи өстой янз янзын өнгө өгч болно. Сүүлийн хэсэгт ийм өнгө өгч болно. Энэ ногооны хольж болно. Тийм ээ? Оо. Бүр үзүрүүгээ ийм өнгөтэй ч хольж болно. Энэ олон өнгө гэж хойлох чинь бас их хөөрхөн харагддаг. Юм шүү дээ. Яаж зурч вэ? Ингэж Яаж байгаа би биш. Яаж зурч вэ?
За биеийг нь болохоор яг уу Гой зурчих. ийм өнгө өчгөн. Үн санаж яаж За бодох юм бол их цөөх үлдсэн багш нь яг уу та нарын авиасыг үзнэ гээд энэ дээр нөгөө телевиз үзэгч хүүхдүүдтэйгээ нийт анхаарал хандуулаад зураг ангиас ангараад ирж байгаа. За тэгэнгүүтээ нөгөө энэ чинь элсэнд голдох юм байна гэж бодоход яг уу энд нь чөтгөрл олж. ингээд элсий гэдэг ч. Ой хараа өнгөч. Нэг чөтгөр шиг. Чөтгөр шүү. За манай хүүхдүүд ийм бас сайхан хөгжилтэй энийгээ төрхөндийг зурдаг шүү дээ. За улбар шарангөөрийн сүүдэр хэсгийн яг уу ингээ гаргаад ирвэл бүр их орон зайтай гоё өнтер болж байгаа. Энэ өнгөө холиод байна шүү дээ. Тэгээ ингээд нэрээ судал өнтер хийчихвэл бүр өрхөн болгоно дээ. Ингээ гараад ирж байгаа шүү дээ. Нөгөрүүлч. За хэвэл одоо дуугаан дуулнаа. Шүлгэн уушнаа. Онцгон таанаа. За эхний хүүхэд бүрдаагүй юу тэр юу? Шүлэг юу дуутай юу? Дуутай. За дуугаа дуулч. Засан ширхэг буудалч өвөлирлээ. Засан ширхэг дуулж өвөлирлээ. Торгоо надад үгүй. За болно. Сайхан дуудууллаа. Цасан ширхэг яг нөгөө өвдийнхөө өнгө төрхтэй сайхан дуудуулсан байна шүү дээ. За Буянбат юу тэр юу? Дуутай юу шүлэгтэй юу? Дуутай. За дуугаа дуулч. Засан ширхэг буудалч өвөлирлээ. Оо та хоёр баг зэрэг дуулчих байсан юм шүү дээ. Зэрэг дуулчих уу? Тэнүү мэдхгүй нэг. Чи өөрөө шүлэгтэй гэж дуутай юм. Шүлэг. Тэгвэл хэн Буянбат дуулч. Засан ширхэг бууд. За. Засан ширхэг буудалч өвөлирлээ. Тэгээд Тэгдгийг шүү энэ бас тулгамдаад ингээд нөө дараагийнхаа үгээ мартаад байдیں۔ Чамд онцгой нь уу? өсөө. За нүд нь эргэлдээд ирсэн. Надад онцгой байгаа. Надад онцгой байгаа. Байгаа юу? Өө тэрийг хэлчихгүй. Модон биетэй төмөр. Яна? Модон биетэй төмөр. Түнхтэй төмөр гэхлээр шүү дээ юу гэдэг вэ? Битээ оролт. Модон биетэй төмөр үү? Модон биетэй тэгээ төмөр юм байх нь шүү. За тэр чинь биш дээ юу гэдэг. Сүх үдий. Зөв. Оо баярлалаа. Чи баг хөө нэг. Мөсөн дээр мөнгө аяг. Оо сар. За. Тэнүү. Шүлгээ унш та. Ургамал бүхнийг хатаад усны шувуу буцаад алгахан зуныг бол алтан намар ирлээ сургууль мааг ороод сурах чалгадаг намар амттай шимшиг болгож ам дүргдэг намар. Тэнүүнд баярлалаа. Мөнгө чи юу тэр? Шүлэг. За шүлгээ уншиж. Миний зүнх. За. Миний зүнх Эрдэнэ намын минь гэр олсон 90 алаг хөөрхөн зүнх Эрдэнэмийн аянд хамт гарсан эрхэм надан миний зүнх ном дэвтэр харнаа шүү. Миний зүнхэн цөм багтдаг. Цүнхэн байгаа юм бүхэн Цөм багтдаг тийм ээ. За сайхан цүнхээ магтаж дууссан сайхан шүлэг уншлаа. Мөнгөчөндөө баярлалаа. Содон юу тэр? доо. За дуугаа сайхан дуулж. Би хоёр дуулна. За хамт дуулж. Буян сайхан тагаа. Дасан ширхэг буудалж өвөлирлээ. Дасан ширхэг дуулж өвөлирлээ. Өнгөн гэрээр алуулж газар чимлээ. Өвгөн аваас бэлгээ авлаа. Зүлэн сэлэг бүжсэн өвөлирлээ. Зоргоор надах заасан ширхэг булаа. Зүүн цагаан дэлхийг өнгөрчимлээ. Хүүхдийн дуртай өвөлирлээ. Оогүй одоо удахгүй болох шинэ жилийн тухай сайхан дууллаа. Содон буян сайхан хоёртой баярлалаа. Буян сайхан том болоод ямар мэрэгчтэй болох вэ? Эмч. За нэг эмч гараад ирлээ. Дараагийнх нь содон ямар мэрэгчтэй болох? Цагдаа.
Цагдаа амрыг ирий. Гой цагдаа бол. Мөнгө чи ямар мэрэгжилт бол? Том болоод. За, мэрэгжлээ бас сонгоогүй хүүхэд байж болно. Бүжиг хөөж Бүжигчин бас болж байна. Тэнүү ямар мэрэгжилт? Жүжигчин. Жүжигчээ. Болж байна. Кинон тоглоал. Буянбат. Цагдаа. Цагдаа. Амрыг ирий. Буянбатаа. Пүрвдэг. Ямар мэрэгжилт болох вэ? Дуучин болно. За, ингээд сайхан урлаг, соёл, цагдаа, эмч ийм сайхан мэрэгжилтэй хүүхдүүд болох нь шүү дээ. За, ингээд багш нь зурж байгаа зургийг хараад тань та. Сайхан. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан баясаад зураг сайхандаа. Хүүхэд бүхий аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа, бид бүгдээрээ чаднаа. 14-р сургуулийн 2-ын Д ангийн тийм ээ. Багш нь хингэлээ. Солонгоо багштай. Сайхан авиаслаг зураач хөгтөд өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байна. Одоо нөгөө говийн гөрүүлийг зарим нь харсан, зарим нь хараагүй байгаа. Тэр хинээсээ ингэ үзүүлж байна. Энэ сайхан биш үү? Бүтээлийг одоо танилцуулах бүтээл төрх агшин гэж сайхан агшин байдаг. Эхний хөөхд авиаслаг зураач Пүрв давгийнхаа бүтээлийг үзүүлээ. За Пүрв давг палмастан таглалаа. Одоо тэрийг бодлоо. За маш шалмаг шуурхай хөөхд байгаа. Тэр ийм сайхан гөрүүлийг бол маш гоё уран дүрсэлсэ. Энэ толгойн том хийгээд ирэхдээ ингээ хөдөн баазах гэдэг ингээд сүйд нь хөдлөө гүйж явдаг. Яг ийм бэ тийм үү. Тэгээ энийг уран сайхны аргаар сайхан хөгжилтэй дүр гаргаж зорсон Пүрв давда улам их амжилт төсөй. Баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Буянбатынхаа бүтээлийг үзнэ. Буянбатыг чамбай. Их гоё тод томруу гаргаж ирж байгаа дүрээ. Маш гоё уран шүү. Энэ тэгээ биш тэг хөдлөгөө, толгойн хэлбэр, нүүд биендээ ингэ зогццсон. Гүр яг л юм байти. Би говийн хүн байгаа. Гүрвлийг мэднэ. Тэрийг уран сайхан ингэж гоё гаргаж ирсэн. Өөрөө харсан юм шиг тийм ээ. Хажууд нь бариад авсан юм шиг тийм. Говийн хүүхдүүд чинь сүүлднээс нь өргөцсөн гарын сарвалцаад ингэ явж идэв шүү дээ. Тэрүүгээрээ тоглоно. Сайхан зураг зурсан буянда Буянбаттан амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Тэнүүнийхэн зураг үзнэ. Тэнүүний гөрөл их гоё ураа тэр нэг эрээн яг л нэг ийм гөрөл. Сүүл нь модоёцсон. Толгойных нь хэлбэрийг үзүүтэй ингэж гаргаж ирж яснараа маш гоё уран гоё дүрс болсон. Юм ажиглаад биш үү тийм ээ. Тэгээ нэг идэх хоолоо бас бодож ийж болно тийм ээ. За ингэ сайхан зураг зурсан Тэнүүндээ улам их амжилт хүсье. Тэнүүнийхээ зурсан зургаа хүүхдэн тэр үйж байгаа шүү. За ингэ дараагийн авиаслаг зураач Мөнгөчингийнхэн зураг үзнэ. Гоё. Мөнгөчин бол гүйцэтгэл сайтай чамбай. Тэгээ өөрийнхөө төсөөллөөрөө ингээд толгой дотроо бодож угаад ийм дөрвөл ийм гоё байна гэдгийг маш гоё уран төгс төгөлдөр гаргаж ирсэн шүү. Мөнгөчөндөө амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Содонгийнхон зургийг үзнэ. Содон бол бас их сонин содон зурдаг хүүхэд байна лээ. За харууллаа. Зураг хараад энийг идэсэн те. Гэхдээ эн чинь ингэж л хөгжилтэй зурна шүү дээ. Маш гоё уран сэтгэмжтэй. Ингэж гоё тод томроо дүрсэлсэн шүү. Хүүхэд өөр өөрийнхөө төсөөллөөрөө ингэж гоё зурх нь бол маш сайн байдгийг. Сайхан зураг зурсан Содондоо улам амжилт төсөй үргэлж инээж яваарай. За ёо. Дараагийн авиаслаг зураач Содонгийн найз Буян сайхныхаа зургийг үзнэ. За Буян сайхан бол бас ийм чамбай өөрхөн зурдаг хүүхэд байгаа. Хэлбэрэн бол маш гоё тод томроо гаргасан. Тэгэл цаа талд нь говийн хурцнаар шарчихсан. Гөрүүл манай шиг гүйж өгнө шүү дээ. Ийм сайхан зураг зурсан. Энэ хоёр хөл нь ингэ сар байдгийг шүү дээ. Ээлжиж ингэж сар байгаад идэв. Тэр дүр төрхийг их сайхан гаргасан байна. Буянбатта, Буян сайханда амжилт хүсье. За ингээд багш нь яг та нарын тоглох дуртай 4 хүн зэрэг ингэж
уралдад тоглодог луудо гэж энэ сайхан тоглоомыг Цэлцэгнүр чихрийн хамт гардуулж байна. Буян сайхандаа амжилт хүсье. Луудо Цэлцэгнүр чихэр. Содонд амжилт хүсье. Мөнгөчөндөө амжилт хүсье. Тэнүүнд амжилт хүсье. Тэнүүндийн их сонин сэтгэхүй хөгжүүлэхийн өнгөөр таадаг ийм тоглоом таарсан байна. Луудо. Хөрөг багтаа амжилт хүсье. Буян баттаа амжилт хүсье. Цэлцэгнүр чихрээ аваарай. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзтлаа. Баяртай.